За өглөөний мэнд хүргье. Бизнес эрхчлөөний тухай хуультай холбоотой эдийн засгийн байнгын орон дээр бас нэлээд асуултууд тодруулах зүйл байсан. За би одоо яг чуулган дээр 3 юм хэлж бас нэг асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээрт энэ хөрөнгө оруулалтын тухай хууль, за үүнтэй бас дагалдаад засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль болон арбитрийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Тэгээ энэ дээр бол бас байнгын орон дээр хэлсэн олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн ойлголтуудыг дотоодын хууль тогтоомжтой холиод хөрөнгө оруулалт гэдэг одоо адилхан нэр томьёо дотор бүгдээрингийн чихээд ингээ холион бандан шиг юм болоод байна. Энийг ялгаж салгах хэрэгтэй. Маш том үр дагавартай. Арбитрийн тухай хуульд орж байгаа өөрчлөлт ч гэсэн орох ёсгүй өөрчлөлт. За хөрөнгө оруулалтын тухай хууль дээр бол мэдээж маргаан таслах энэ асуудлыг бол дэмжиж байгаа боловч энэ хөрөнгө оруулалт гэдэг нэрийг яг аль утгаар нь ойлгох юм бэ? Бидний одоо энгийн бодоод байдаг зүгээр хөрөнгө оруулалт бизнесийн үйл ажиллагаа гэж ойлгох юм уу? Эсвэл эн чинь олон улсын арбитр дээр очихоор олон улсын нийтийн эрх зүйн дагуу ойлгодог тэр эрх зүйн хэм хэмжээ стандартаар бүгдээрингийн тайлбарлаа явдаг хөрөнгө оруулалт болох уу гэдэг дээр ерөөсө тодорхойгүй холион бандан байгаа учраас энийг бол маш нухацтай бид нар харж засаж явуулах ёстой шүү гэдгийг дахиж хэлмээр байна. За хоёрдугаарт бол энэ хоёр сайдын танилцуулгад гарч байгаа. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагчдаас өдөө бизнес эрхлэгчдээс гарч байгаа гол гомдлуудын нэг бол энэ шүүхтэр байна. Шүүхийн маргаан шийдвэрлэх асуудал дээр гарсан шүүхийн шийдвэрүүд нь биелэхгүй байгаа гомдлууд байна гэж байгаа. Тэгэхээр яг энэ бизнесийн эрх зүйн орчныг бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулагчдад эрсдлээ үнэлэх exit plan буюу хөрөнгө оруулалтаа татах тийм үү. Энэ асуудлууд нь хамгийн тодорхой ийм орчныг бүрдүүлэхийн тулд яалтчгүй энэ шүүхийн процесс болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл ийм хуулиуд бол маш чухал байгаа. Тэгэхээр засгийн газар энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль одоо нэлээд бэлэн болсон гэж ойлгож байгаа. Тэрийг энэ суур асуудлуудаа шийдэх асуудлуудыг оруулж ирмээр байгаа юм дагсан жижиг хуулиудаас гадна суур хүлээгдэж байгаа реформууд байгаа. Тэрийг иргэний хэргийн шүүхийн процессын хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийг одоо эртхэн оруулж иржээж бас энэ сайн дохио болно шүү гэдгийг хэлмээр байна. За гурав дахь нь энэ хоёр сайдын танилцуулгадаар бас байсан. Ер нь яг энэ хуультай одоо ингээд төрийн тэр зөвшөөрөл эднэрийг багасхыг нэтэрэ гэдгээс гадна бизнес эрхлэгчдээс ирдэг хамгийн гол энэ эрхчлөөнд халдаад байгаа нэг юм бол ерөөсөө хууль шүүхийн байгууллага цагдаа татвараар айлгаж далайлгаж агаад дарамтлж агаад одоо янз бүрийн байдлаар давуу эрх гаргадаг эсвэл одоо юу гэдгийг өрсөлдөөнийг нь хаадаг ийм асуудлууд гардгаа гэдэг. Тэгэхээр яг энэ чиглэлийн бизнесийн эрхчлөөг хангахтай холбоотой асуудал дээр судалгаа хийгдсэн үү? Ер нь хэдэн аж ахуйн нэгждэр одоо татврын шалгалтыг хууль бусаар хийсэн ч гэдэм үү? Эсвэл компани захирлуудыг энэ татвараар зайлсхийсэн гэдэг асуудлаар шалгасан ч гэдэм үү? Мөнгө угаах гэдэг асуудлаар шалгасан, цагдаагаар хэд шалгагдаад, тэр нь прокурор руу хэд очоод, хэр удаад тэгээ тэрнээсээ хідэн шүүх рүү очоод шүүхтэр хідэн шийдэгдээ тэрнийхэн дагуу юм гомдлууд гарч ийн гэсэн тоо статистик байгаа юу. Бид нар ийм нөгөө зөөлөн аргаар буюу зохицуултын өөрчлөлт хийхээс гадна хамгийн гол бас ингээд хүчтэй тэр дарамтлж байгаа нэг хэрэгсэл болон цагдаа шүүх болон янз бүрийн гэмт хэрэг татвараас зайлсхийх, эдийн засгийн гэмт хэрэгт буруутгагдаад одоо юу гэдэг юм те дарамтлах ийм асуудлууд бол байгаад байгаа. Шүүхийн шат руугаа очихгүй ч гэсэн цагдаа прокурор дээр ингээд давцдаг. Тэгэхээр энэ чиглэлийн имийг та бүхэн энэ бизнесийн эрхчлөөг хангах асуудал дээр авч үзв үү, судлав уу, тооцоо дата судалгаа ер нь энэ дээр байна уу гэдгийг асуултыг асуумаар байна. За хариулах уу. За энэ хоёр сайд шадар сайд хариулъя. За арбитрийн асуудал дээр ажлыг сэлдэж байгаарай. За сүүлийн ерөнхий сайд өргөгдөөд эдийн засгийн хөгжлийн яам дээр хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах ийм санал хүсэлтийг хүлээж авах төвийг байгуулж ажилуулдаг үүрэг авсан 6 сар гаруй ажилласан бүхий л одоо Монгол улсад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжүүдийг салбар бүрээр улс бүрээр нь уулзаж ярилцлага хийж энэ хуулийн төслөө танилцуулж аж ахуй нэгжүүдийн гомдлыг хүлээж авсан. За нийт эдийн засгийн хөгжлийн яам 145 гомдол одоо хөрөнгө оруулагчдаас ирсэн. Төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой 81 гомдол, иргэний эрх зүйн гэрээний харилцаатай холбоотой 22 гомдол, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 17 гомдол, татврын маргаантай асуудалтай холбоотой 13 гомдол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 12 гомдол ирсэн байна. За ер нь ингээд ирсэн гомдлуудтай холбоотой ер нь эрх зүйн орчинтой холбоотой
6 сарын хугацаанд ажлын хэсэг ажиллаж дүгнэлт хийж олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулсан. Нэгдүгээрт бол ер нь бизнесийнхээ эрхчлөөг баталгаажуулах хэрэгтэй байна. Суур хуультай болох ёстой байна. Хуулиар хориглоогүй бол бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхийг баталгаажуулж өгөх ёстой байна. Төрийн оролцоог эрс багасгах ёстой байна. Бизнес эрхлэлд тулгарч байгаа бүхий шатны төрийн байгууллага орон нутгаас үзүүлж байгаа дарамтыг бууруулах ёстой байна. Төр бизнестэй өрсөлдөхгүй байх ёстой байна. Ялангуяа бизнесийн нэр хүнд өмчийн эрхийг өмчийн халдшгүй байдлыг хангахгүй бол энэ хөрөнгө оруулалтын орчин, бизнес орчин их муудсан байна гэдэг юм төвлөлтөнд хүрсэн. Ийм учраас энэ хөрөнгө оруулалтын хууль болон зөвшөөрлийн хуультай холбоотой 97 хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар их хурлд өргөн барилаа. За таны гаргаж байгаа саналтай холбоотойгоор ардчилсан нам эдийн засгийн хэрэгслийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ хоёр хуулийг нэгтгэхэд их хурлаас ажлын хэсэг хамтарч байгуулад ингээ хамтраад улам боловсронгуй болгоод гарах болцоотой гэж үзэж байгаа. Тэгэхээр ажлын хэсэг хэцүүлгийн явцад улам сайжраад улам боловсронгуй болоод явхад бол нээлттэй байна. За ажлын хэсэг арбитрийн хуультай холбоотой, маргаантай холбоотой. За зочин танилцуулъя. Говьолтой аймгийн Лодоо Домбын нэрмжит ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 1976 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Төрийн ордондоо танилцж байгаа 50 жилийнхаа төгсөлтийн яваг тэмдэглэж байгаа иргэддээ улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл их аз жаргал, сайн сайхан бүхний хүсээрөөё. За бүх чулууны бүрэн төшийн асуултаа асууя. Хариулах юм уу? За ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон. Эндрийн 4. За Алтан гэрэл гэж хүн байна. Ажлын хэсгийн гишүүн, олон улсын арбитрч, оюуны новац төрийн бүс байгууллагын удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор байна. За арбитрийн чиглэлээр асуулт тавьсан номжим гишүүнд хариу өгье. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль болон арбитрийн тухай хуулиар бодлогын хувьд ямар өөрчлөлт орж байна гэхээр одоогийн энэ мөрдөж байгаа хүчин төгөлдөр байгаа хөрөнгө оруулалтын тухай хуульд бол арбитрийн хилцээр их хязгаарлагдвал хүрээнд байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талууд арбитрийн хилцээртэй буюу арбитрийн арбитрийн харьяаллаар маргаанаа шийдвэрлэх юм боломжтой байгаа. Тэгэхээр энэ нь бол өөрөө зөвхөн 100 тонны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан За тодруулж асууя. Номжим гишүүн. Тий, энэ арбитрийн асуудлыг мэдж байгаа. Би ч өөрөө олон улсын арбитрч байсан. Би ч өөрөө энэ хөрөнгө оруулалтын маргаанууд дээр ажиллаж байсан. Монгол улсын эрх ашигыг хамгаалахын төлөө явж байсан. Энэ үг үсэгч нь очоод олон улс төр очоод яаж тайлбарлагдах вэ гэдэг дээр л би санаа зовоод байгаа байхгүй юу? Холигдсон байна гэдэг. Тэгэхээр тэр бол бид нар засах ёстой ажлын хэсэг гарах юм байна гэж ойлголоо. Миний гол асуулт бол яг энэ эдийн засгийн эрх чөлөөнд халдаад байдаг энэ хууль хүчний байгууллагын оролцоо мөрдөн шалгах байд юм уу, цагдаа прокурор дээр эдийн засгийн гэмт хэрэгээр далаалгаж эсвэл татврын шалгартаар далаалгаж ингэж дарамтлагдаг асуудлын талаар та бүхэн судалгаа хийв үү, тоо баримт байна уу? Энийний чиглэлээр бид нар юу шинжлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Бид нар бизнесээс асуухаар ер нь тэгэл нэг юм хийлээ, нэг шалгалт оруулдаг, тэрнийхээ дагуу бөөн дууддаг, баахан янаглж тэр цагдаа прокурор дээрээ байлгадаг, олон жил болгодог ингэж байжгаад нэг юм хийдэг гэсэн л ийм л асуудал байдаг штэ. Тэгэхээр энэ чиглэлийнхэн шинжилгээг бас бид нар хамт бодож хийхин тулд. За нэмэлт асуулт хариулт 1 минутанд багтах ёстой. Минутанд багтаагаад гүйцэд хариулахыг хичээгээрэй. Инх хоёр сайд шадарсад хариулъя. Нэг ийм зүйл төрийн байгууллагууд хавтгай улс нэг зүйл байна. Зөвшөөрлийг хязгаарлаад ирэхээр бүртгүүлгээд гаргадаг. Заавал бүртгүүлнэ. 267 шаардлага байна. За тэр байгууллагаас дүгнэлт авах ёстой. 232 дүгнэлтийн шаардлага байна. За энийг заавал гэрчилгээжүүлнэ гэхээр тэр нь 132 салбарт. За ингээд тэрийн шийдэл ирэхээр энэгээр магадлан итгэмжлэлд орсон байх ёстой. Тэр нь 30. За энэ бол сертификаттай байх ёстой. 9 гэдэг. Ийм олон зөвшөөрөл
гэж зохицуулаагүй боловч зөвшөөрлөөсөө давсан ийм бизнесийн орчинд сөрөг нөлөөлж байгаа ийм босгууд их байгаа. Хүн суртлууд дэгээ гохоод их байна. За энэ болгоныг л арилгыг хийж байгаа. Энэ болгоны шин бариад нөгөө хууль шүүхийн байгууллага дээр хүчний байгууллага дээр асуудал гараад байгаа нь энэ. Та энийг зөрчсөн байна штэ. Энэ сертификат чинь дутуу байна, хугацаанд дууссан байна. Ийм гэрчгээ чинь За тодруулъя. Номын чимэг шүү. Тэгээ инхээр сайда наадах чинь бол ер нь бол төрийн дунд шатныхан байд юм өөр хүмүүс ингэж нэг шантаажлж агаад авилга авах ч юм уу мөнгө авах ч юм уу эсвэл удаашруулж байгаа ингэдэг л нэг хэлбэр болчиход байгаа зөвшөөрлөлтөй холбоотой. Тэгэхээр энийг хөнгөлөлтөөр бол санал нэгж байгаа. Зүгээр миний яриад байгаа юм нөгөө эрхчлөөг нэг боомлох нэг арга болвол эсвэл тэр өмчийн эрхэд халдж байгаа нэг арга хэлбэр бол хамгийн ноцтой нь бол тэр гэмт хэрэг хууль хүчний байгууллагаар далаалахгүй. Тэгэхээр тэрнтэй холбоотой ямиг бид нар бас тоо судалгаа болвол уг нь хамт авж агаад юун дээр байгаад байна, ямар одоо хуулийн цорхоо байгаад байна уу, эсвэл одоо тэр юундаа байгаад байна гэдгийг нэг дүн шинжилгээ хийвэл бас нэг ийм бизнесийнхаа эрхчлөө, бизнес эрхлэгчдийнхаа эрхчлөөг хамгаалах бас нэг алхам болох юм болов уу? Яагаад гэвэл энэ чиглэлийн их гомдол бас гардаг учраас гэж байгаа. Гэхдээ одоохондоо би тийм тооцоо судалгаа байхгүй байгаа юм байна гэж харлаа. Улсын хурл ч гэсэн цаашдаа энэ чиглэлийн бизнесийн эрхчлөөг дэмжиж гэвэл энэ чиглэл рүү анхаарах зүйтэй байхаа л гэсэн саналтай. За энэ асуудал яг энэ хэлцүүлгийн явцанд олон гарсан. Тантай санал нэг байгаа. Бизнес эрхэлж явж байгаад эрүүгийн гэмт хэрэгтэн болж байгаа тохиолдлууд олон байна. Нөгөө хохирлын хэмжээ 500 мянгаас дээш бол хэмжээний асуудал. 500 саяас бол хүндрээд ингэ явчихдаг. Тэгэхээр энэ хоёрыг нэлээд ялгаж энэ хөрөнгө оруулалтын одоо дагнсан маргаан тасалдаг, дагнсан одоо энэ хуулийн системийг бид нар тусдан салгаж өгөхгүй бол энэ эрүүгийн асуудал шууд халтарч ордог. Энэ байдал олон тохиолдолд гомдол дотор нэлээд байгаа. Тэгэхээр энэ хуулиар бол бид нар эрүүн мөрдөн шалгалт холбоотой асуудлыг хөндөөгүй. Энийг бол тусдан бодлого болгож оруулж ирэх хэрэгтэй байна. Эрүүгийн байцаагчдын хувьд том өөрчлөлт хийх нь зайлшгүй. Энэ суур зарчмаа бид нар батлаад гаргаад авсны дараа бусад одоо хөрөнгө оруулалтын орчинд цаадуулж байгаа энэ бусад хуулиудаа боловсронгуулах ийм зайлшгүй шаардлага байгаа. Тэрний нэг хэсэг нь бол таны яриад байгаа энэ бизнес эрхэлж байгаад эрүүгийн гэмт хэрэгтэн болж хувирж